Гэрээдгч нь төс хэрэгжээд 12 жил болж байна. Энэ хугацаанд бид нар хөлийн нэлээ олон отроод анги, хөлийн застав, шалганы нэвтрүүлэх боомт, тусгай томилгоо төлөв гэрээдгчний албан шилжижсэн байна. Тэгээд гэрээдгчний залуучдыг авахын тулд эхлээд нэгдүгээр бид нар цэргийн алба хаасан байх хэвээр. Хугацаа цэргийн албаг биеэрээ хаасна. Залуучдыг гэрээ цэргийн албанд авах хэвээр. За насны хувьд бол 29 хүртэлх насны. За боловсролын хувьд бүрэн дундаас дээш боловсролтой. За ёс зүйн янз бүрийн шаардлага бүрэн хангасан. За эрүүл мэндийн хувьд тэнцсэн цэргийн албаагч биеэрийн бэлтгэлжлэлтэй бүрэн тэнцсэн залуучдыг сонгож сургалтаар сонгож аваад тэгээд сургалтанд хамруулад хангалттай гэрээдгчний хангалттай сургалтанд хамруулад хөлийн отроод ангиудад гэрээдгчний томилтын. Тэгээд хөлийн отроод ангид очсон гэрээдгч маань хөлийн отроод анги салбарт очиж гэрээ байгуулна. Отродын дараахтай 2 жилийн хугацаанд гэрээ байгуулад за тодорхой албан тушаалаар ажиллана. Харуулын дараах холбоочин, жолооч, мохоо хөтлөгч, мэрэгэн буудагч, за шалгагч юм төрөлхтний албан тушаалаар 2 жилийн хугацаанд гэрээ байгуулад тэнд ажиллах хэвээр. Тэгээд гэрээ дуусах хугацаанд бол гэрээ цэргийн албаа авах хэвээр. Гэрээгээр цэргийн албыг хаана шүү. Тэгээд энэ албаа авах хугацаанд бид нар хувц хэрэглэл бол одоо засгийн газрын тогтоол хангамжийн дагуу яг бүрэн хувцаар хангах хэвээр. Гэрээдгч ямар хувц авах хэвээр өдөртний бүх төрлийн хувц үйл зөвний хувц гэдэг. За дээрээс нь цалин хангамжил тэрийн тусгай албаагчдын ТТ-ийн 4-өөс эхлээд цалинжина. 4-1-ээс 5 хүртэл цалинжина. За бүсийн онцлогоос шалтгаалаад хөлийн нэмэгдэл нөр одоо 50 хүртэл үе нэмэгдэл дээдлэн. За 40% нэмэгдэлтэй 30% нэмэгдэл ингээд үндсэн цалин дээр нэмэгдэлтэй. За онцгой нэгслийн нэмэгдэлгээд 10% нэмэгддэг. За цолны нэмэгдэлгээд мөн 10% нэмэгддэг. Нийтдээ нэг 60-аас 70% нэмэгдэл үндсэн цалин дээр нэмж авах гэсэн. Тэгээд энэ цалингийн бол тодорхой хэсгийг бид нар 70 хүртэл үеийг хөлийн отроод ангиудын хадгаламжаар үүлгээ гэдэг банкнд дансанд нь байршуулаад за 2 жилийн хугацаанд гэрээ дуусны дараа одоо та цалингаа буцааж авах ч болно. Тэр хэдэн дээр болох 20 сая 10 сая болох бол за 30 хүртэл үеийн гар дээр болох. Гар дээр болоод тэр өөрөө тэр албаа хугацаанд одоо өөр зурх хэрэгцээ тийм авах хэвээр. За ээлжийн амралт жилд хэдэлнэ. Жилд 18 хоногийн ажлын хоногаар тооцоод амралт олгодог. Тэгээд ахс бүтэн цай нэмэгдээд 30 хоног ээж очих замын зардал төрөөс бид 30 хоног амралт хийдэг. Ээлжийн амралтаар нутагтаа явна. За жилд албаа хугацаанд бид нэг цалинтай 14 хоногийн чөлөө нэг удаа олгодог. За цалингүй 7 хоногийн чөлөө олгодог. Энэ хугацаанд одоо мөн албаа хугацаанд бид мэрэгшүүлэгч хэлээр яаж хийж байгаа. Хөлийн застав, хөлийн отроод анги салбарт цогцгой мэрэгжлийн жолоочийн курс сургаж байгаа. За албаачин барилгын өргөн мэрэгжил, за хөгжимчний нохоо хөтлөгчийн гэдэг, за тогоочийн гэдэг нь одоо барилгын өргөн мэрэгжилчдийн тодорхой хэмжээний нарийн мэрэгжлийг зөвшөөрлөд энэ маань эргээд одоо залуучдад нэргээ гэрээ дуусаад за улс орон тайвшрахын салбарт ажиллах энгийн амьдралаа шилжих бол одоо нарийн мэрэгжлийн зөвшөөрөл тодорхой хэмжээний мэрэгжлийн зөвшөөрөл ажиллах тийм бас боломжтой. Албаа хугацаанд 2 жилийн хугацаанд албаа бүрэн хаасан залуучдыг бид нар хилэнгаалах ахлагчийн бүрэлдэхүүнд авч байгаа. Ахлагчаар ажиллана гэсэн. Ахлагчаар ажиллана гэдэг нь одоо харуулын дараа жолооч холбоочин гэсэн ахлагчаар ажиллаад эндээ эхнэр хүүхдээ хил дээр ажиллаад тэгээ яг бид нар шиг ингээд цаашдаа одоо хөлийн цэргийн болсон хүчин нөөц болох хэвээр зүүн цэцүүрэн тавигдах хэвээр. За жилээс дээш албаасан залуучдыг бид нэр одоо уралдаан шалгалтанд оруулаад энэгийн өсрөн хүүхдүүдэд тэр тэнцэх юм бол манай хууль сургуулах сургуулийн хөлийн албаны сургууль гэдэг 4 жил сургадаг үн төлбөргүй цэргийн сургууль суралцуулж байгаа. Мөн оноо өмнө сайн тэмцсэн цэргийн хожидох хугацаанд гэрээгээ салбаасан залуучдыг бид нэр Орос руу Курган Калининградад одоо Оросын албан улсын хөлийн цэргийн дээд сургуульд суралцуулж байгаа. За одоо ингээд бид нар судалгааг хийдэг үзэхэд нэг 10 хэдэн жилийн хугацаанд 700 гаруй гэрээдгчид мань ахлагчийн албанд орцсон үр гүйцэтгэх хөлийн застаад харуулын дарга жолооч, холбоочин, тамирчин гэдэг төрлөөрийн албанчид ажиллаад одоо төгсөлттэй сайн ажиллаж байгаа. За мөн 100 гаруй гэрээдгчдийг л Оросын албан улсын хөлийн цэргийн сургууль, за мөн хууль сургуулах хөсрүүл хөлийн албаны сургуулийг төгсөөд суралцаа зарим нь суралцж байгаа. За 40 гаруй төгсөө хөлийн заставын дарга орлогч хөлийн отроод ангид стафтад тодорхой мэргэжлийн эзэмшээд сайн ажиллаж байна. Ингээд цаашдаа ирнэ гэрээц хилэнгаалах байгуул гэрээдгчдээс одоо офицер алхагч болсон хүчний бэлтгэхийн бодлого тавьж ажиллаж байгаа. Ерөөсөө цаашдаа хөлийн цэргийн мэргэжлтэй болсон хүчний үндэс хөгжлийн болсон хүчний суурь нь бол тэр гэрээдгчд гэж үзэж байгаа.
гэрээдгчний албыг сонирхож байгаа хүмүүс хэрэг байна. Одоо тухайлбал Уур Ханга аймагт хэд хоногийн хугацаанд энэ бүртгэлийг өгөх вэ? Мэдээллийг бас хаанаас яаж? Бид нар ингээд улсын хил залгадаг Төв аймаг, Дундгой аймаг, танаа Өөрөнгө аймаг, Арангай аймаг, за Эрдэнэт дархан хотод ийм сурчлагын бүлэг ажиллаж байгаа энэ хугацаанд богино хугацаа өнөөдөр танаа аймаг дээр ирээд энэ гэрээдгчний албыг сонирхож залуучууд төр мэдээлэл өгөөд телевизараад байгаа бид нар энэ мэдээллийг олгоод гэрээдгчний албыг сонирхож залуучууд бүртгэл судалгаад авч байгаа. Цаашдаа энэ бидний явсны дараа гэрээдгчний албыг сонирхож залуучууд энэ Өөрөнгө аймгийн цэргийн штаб хандаад бидэртэй эргээд холбогдоод тэгээд 9 сард бид нэр гэрээдгчний анх шатны сургалт эхлэх бүлгээр сонгон сургалт 9 сарын 15-наас эхлэх юм. Тэнд Улаанбаатарт очих хэвээр тэнд очиод сонгон сургалтанд ороод тэнцсэн тохиолдолд залуучдыг 21 хоногийн анх шатны сургалт төгсгөөд хөлийн амтэр дангууд томилно. Одоо хил хамгаалах ерөнхий газар бол гэрээдгчний албыг сонирхож байгаа тийм шаардлага хангасан дөрвөн нэмний дээр ирсэн шаардлага хангасан залуучдыг бол ерөөсөө хүлээж авах үе даалга нээлттэй таав хүнийг одоо гэрээдгчний албанд эрхийг урьж байна гэдэг хил хамгаалах ерөнхий газрын холбогдож болно. За мөн аймаг орон нутгийн цэргийн штабтай холбогдож болно. За хөлийн ангиуд байгаа хил залгадаг аймагуд төр хөлийн манай хөлийн анги отряд анги застав салбар дээр очиод холбогдоод бас гэрээдгчний албанд бүртгүүл судалгаа авах гэж болно. Нээлттэй бүр.